За анхны тоглолт гэдэг утгаараа ихээхэн анхаарал хандуулж үзэгчдэд гинтийн бэлгээр дүүрэн сэтгэл ханамж өндөртөө тоглолт хүргэхийг зорж байгаа юм байна. За тоглолтын хувьд мэргэжлийн түвшний шинэлэг тоглолт байлгахаар бүжиг, дуу, амьд хөгжим, циркийн үзүүлбэр хосолсон тоглолтыг үзэгчдэд зориулан бэлтгээд байгаа гэдгийг хэлж байна. За олон хайрын дуугаа хийт болгосон дуучин бичүүгийн будаггүй уруулын амд анхны бие даасан тоглолт 3 дугаар сарын 5-нд Асаа циркэд болох юм а. Одоо жинхэнэ ямарсан тухайн үдшил жинхэнэ хайрын үдшил би одоо бүхэл одоо Монголынхаа сайхан бүсгүйчүүдтэй болоод бүхэл сайхан хосуудыг тэр үдшил бас урьж байгаа. Тэгэхээр тэр бүгд хосууд маань үнэхээр одоо тэр оройг одоо 2004 онд миний өөр юм бүх нэг манай Аран захын зохиож өгсөн дууг манай Соёнбаа шүлгийн бичсэн энэ дуу гарч яхад үерхэж нөхөрлж ирсэн тэр одоо 2005 онд гарч ирсэн те. Тэгээ тэр уран бүтээл дээр маань үерхэж нөхөрлж ирсэн найзууд тэр одоо тоглолтод хүрчээд бас дурсамжаас ирээх болов бас миний ахиж би дурламааргүй байна гэдэг дууг гарч явах тэр үед бас үерхэж ирсэн найзж ирсэн тэр бүх дурсамжууд тэнд бас хөөрөх болов будаггүй уруулын амт өвөл хайр те одоо миний гаргаж ирсэн уран бүтээлүүд чамайлсаар би чам тайртай гэх мэт уран бүтээлүүдийг сонсоод бас тэр өдөр бас нэг тийм нэг дурсамж сэргсэн тийм гоё үдш болох болов гэсэн юм бодолтой ажиллаж байгаа. Тухайн үед бол яг нөгөө камертон, номталс гээл фри зон гээл дандаа их залуучууд хамтлагаараа дуулдаг байсан. Ер нь ганцаараа дуулдаг юм. Тэгээд тэр аль болох хамтлаг болчихгоо л ингээл нэгдий нийлээгээл тэгэл явдаг байсан. Тэгээд энэ дундаас бас take off нэгэн зүгт мотив гэдэг хамтлагууд гарсан. Бичүү бол 2001 оноос те 1 оноос эхлээд ганцаараа уран бүтээлээ төрөвж эхэлчихсэн. За бичүүтэй зэрэгцээд BX дуулж исэн анх л одоо те сүүлд энэ те мөнхөд дүүрээ ингээ ер нь бол ганц тайчин ганцаардахгүй гэдэг шиг 10 хэдэн жил ганцаараа уран бүтээлээ хийгээд одоо өөрийн гэсэн сонсогчдод өөрийн гэсэн одоо өнгө аястай энэ уран бүтээлүүдийг гаргадаг болсон. За тоглолтод дуулагдах дуунуудаа дуучин бичүү өөрийн 50 гаруй уран бүтээлээсээ хамгийн шилдэг хийт болон шинээр мэндэлсэн гэд нийт 21 дууг сонгож шинчилсэн найруулгатаагаар амьд хөгжимтэй дуулахаар бэлтгэж байна. Түүнчлэн тоглолтыг жүжигч Ууган Баяр хөтлөх хол за дуунуудыг амьд хөгжмийн логс хамтлагийнхан тоглож